Сайн байцгаана уу? K-pop Charukагийн YouTube сувагт тавтан байрал. За, өнөөдөр хоёр бичлэгийн reaction хийх гэж байгаа. Яг одоо өнөөдөр 10 сарын 10-ны 12 цаг болж байна. Baby Monster-ийн шинэ дуу comeback хийсэн байгаа. Тэгээ бас дээрсэн Jisoo, Zayan хоёрын хамтарсан дуун дээр reaction хийж чинь. За, одоо болохоор 12 цаг 34 болж байна. Ажлын яг цайны цаг эхэлсэн. Би огт үзээгүй гэсэн үг. Тэгээд бүр ажлынхаа хүний хуцаар ингээ reaction гин үзэх чинь. Тэг би амар догтлж байна. Одоо цөмөр үзцгээе. Jisoo-гээс эхлэх хэрэгтэй хаа. Би Zayan бас амар дуртай байсан. Жижиг эдиттэй ерөөхдөө үерхэд хүүхдтэй болоод ерөөхдөө гэр бүл зохиосон шүү дээ. Би тэр хоёрыг ер нь амар дэмждэг байсан. 35 минутын хугацаанд 594 мянган үзэлттэй байна. Тэгээ би одоо анхад үзэгч. Реклам гарч байна. Реклам гарч ингэж би бодсон. Тишээсэн байна. Яг нөгөө миний хувьд нөгөө хүн хөшгөө мөнх гээд нэг тийм хөшгөө мөнх байлгах тийм аппарат бүтээлээ, тийм сансар октор үеийн бүтээлээ гээд байгаа юм дотор сэрж байгаа юм шиг санагдаж байна. Дэлхийн ертөнцийг амар хол орхисон юм шиг санагдаж байна. Нойрцож би гүнт шиг харагдаж байна. Ямар царайлаг юм. Хоёр хувцас солисон юм шиг энэ тэр хоёр дахь хувцас нь ямар хөрх юм бэ? Android явж байна гэхгүй юу? Ер нь бодоод байсан чинь Jisoo-гийн хамгийн сая гаргасан миний альбомны газар хөдлөлт гэдэг дуун дээр яг тийм сансар окторгойтой холбоотой нэг тийм утасны кейс байсан шүү дээ. Нэг тийм сансар окторгойн чулуун тийм хэмжээтэй тийм утасны кейс. Тэр бол зүгээр яг байхад бол спойлер байсан юм байна. Одоо яг энэ утас оролцож байгаа акшныг харахад энэ хоёр чи ер нь бол тэрэн дээрээ ингэж хаадлаад байсан юм биш үү? Яаж ч бодсон тий. Тэгээ газар хөдлөө. Эн чинь ингэ цаашаа ингэ бүр утга агуулмжтай байсан юм биш үү? Санчир гараг руу явж байгаа юм биш үү? Энэ thumbnail бол бүр үнэхээр cool юм. Бэлэнгчүүдээ та нар ямар хүн мэдрэмж мэдэрсэн бэ? Энэ жилийн хамгийн шилдэг дуу яг сарн дээр байгаа мэт гайхалтай. Энийг үзэх бол амьдралын минь хамгийн чухал хэсэг байлаа. Яагаад би уйлаад байгаа юм бол би 6 жилийн турш Blink байсан. Гэтэ өнөөдөр бүр үнэхээр гоё мөч байлаа. Энэ дуун дээр 6 гоё баримт олсон. Нэг нь юу гэхээр угаасаа та бүхэн мэдчихэж байгаа Jisoo дахиад Zayan-аас гадна 3 эрэгтэй эсвэл 3 дуучинтай тийм хамтрах шуум гараад байгаа. Дараагийнхаа зүйл нь болохоор дараа жилийн 2 сарын 9-нд 14 дуутай бүрэн хэмжээний альбом гарах гэж байгаагийн дуун дээр илтгэсэн байгаа аахгүй юу. Тэгэхээр бид одоо 2 сард бүрэн хэмжээний альбом авах юм бах та. За Jisoo-гийн газар хөдлөлт гэдэг дуун дээр яг өглөөний 10 цаг 10 минутанд ажил дээрээ сууж хахад мессеж ирдэг. Яг ингээд 10 сарын 11 илтгэсэн байт юм байна. Бидэнд энэ бол том спойлер байсан байна. За дөрөвдөх нь юу вэ гэхээр Instagram дээр Jisoo дандаа тийм санчир гарагийн тийм имож ашиглаад идэг. Тэгсэн чинь одоо ерөөхдөө бол дуун тэр чигтээ ингээд санчир гарагтай ер нь өөр дэлхийгээс өөр гараг руу явж байгаа. За тэгээд дараачих нь юу вэ гэж Zayan Jisoo-гийн биеийн тогт хүрэхгүй байгаа нь ингээд Blink-чүүдийг амар их тийм ямар мундаг юм бэ гэдэг тийм зүйлд хүргэсэн. Бүр Blink-чүүд вау Zayan бүр Jisoo-г хүндлээд бүр биеинд нь хүрэхгүй штэ. Ямар гоё gentleman залуу вэ? Gentleman дууч мэ гэдэг энэ дэр бол маш тийм сэтгэл ханамж өндөр байлаа. Би энийг хараад яв хөөрх юм бэ гэж бодсон. Тэгээд дууны төгсгөл яг нүдэн эндэг хэсгэнээс амар хөөрхөн байсан. Ер нь бол хамгийн сүүлийнх нь юу вэ гэхээр хамгийн ихний газар хөдлөлт гэдэг дуучин яг тийм дэлхийн ертөнцөөс гарах гад ингээд тэлхгээд өөр ертөнц рүү явах гээд байгаагаа илтгэж байгаа тийм төрлийн дуу байсан юм байна. Тэгэхээр одоо Zayan хамтарсан дуу болохоор санчир гараг руу явж байгаа буюу одоо энэ сансар окторгуудээр аяллаа хийж байгаа тэр дүрслэлийг бол харуулж байна. Тэгэхээр бидэнд одоо санчир гараг дээр очиод бас нэлээд үзүүлэх хэд хэдэн юмуд байгаа гэсэн үг. Тэгж бодож байна уу? Үнэхээр 14 дуу байвал бүр гайхалтай. Угаасаа бүрэн хэмжээний альбом чинь маш том дуутай байдаг. За тийм ээ. Тэгээд би маш гоё байн сонсомоор байна. Одоо энийг эдитэд дуусгасныхаа дараа дахиад сонслоо. Тэгээд цөмөрөө байн сонсоод байгаарай манайхаа. За next дараачих нь Baby Monster буюу одоо дүү хамтлагтаа нэг өдөр яг нэг цагт юу хийчлээ, comeback хийчлээ. Spider-Man, Superman-ийн мэдрэмж өгч шүү. Ялангуяа Spider-Man-ийн Ace алтай. Ace болохоор Японы юу шиг юм тий.
Тамура. Вау, Эйса бүр. Ёо, Рора гарсан уу манайхаа? Oh my god. Ёо, Рора бүр алаад өглөө штэ. Вау, ёо. Чикитаваас яг боксын төрлөөр гарч иж ингэж харсан чи яг тийм биш. Ёо, яаж шанааддаг гинэ. Эмэгтэй хүн шанаадаж болд юм уу? Рора бол мэргэн бодогч байна. Тэмцэж байгаад нэлээд их тэмцэлтэж байгаад төсвөлд нь яг ялалт эмэгтэйчүүдээр дуусч байгаа тийм зүйлийг бол мэдэрлээ. Үнэхээр шинэлэг байлаа. Яг нэг клик клакийн яг өөр төрлийн хувилбар болж гарч ирлээ. Үнэхээр гоё юм. За тэгээд бичлэг маань энэ хүрээд дуусчихин. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Бичлэг таалагдсан бол найзуудтай үзүүлээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.